өнөөдөр энийг уусан байна. Энэ нэг миний эвсэн юмыг одоо ингэ ямдсан байна. Full management хоёрлоо явж чаддаг гэлээ. За энэ хоёрлоо явж чаддаг. Цөөхөн палат аваа явах юм байна. Yo, what's up guys? Хатаач өнөөдөр сайхан өдөр байна. Өнөөдөр энэ жижиг лорыгаа унаа явж байна. Вэжэд 18 тонных. Энэ хоёр дэлгүүрээр орж ачаагаа байна. Жижиг ачаад авчихна. 6 палат. Ачаа чицээ явж байна. Хатаагаа то сайхан өдөр. Танараа сонирхох юм байна. Айшаа ухаж зогсож байна. Тэндээс удаашаа ухаж орж ирлээ. Одоо юм их зарим ухраад тэгээд баг дуслаа. За бараг болчихлоо та. Эдгээр бол өндөгнүүд байна. Өндөгнүүд нойлын цаас ус ундаанууд зөөж ирлээ. Улаан дээр ирсэн чинь гитэн котн улаан дээр ирсэн чинь гитэн цойчтой тэгээ котыг нь дэлгүүрээс нь устгаж асуугаад бүтэн орж
энэ дотор ухрандаа. Бүтэн гэж байгаа. Энэ хаалга ухрах. Лондонгийн замнууд ер нь их нарийнхан. Яг л нэг лори явал өнгөрөхөд тааруулаад байсан. жоохон шаад өгч байгаа. Суугаа. Тий. Урттай байгаад гэж. Та хоолой та. За ингээд өнөөдөр ажил гоогүй хэлж байна. Өнөөдөр жижиг ларатаа явсан. Энэ тоо хөргөчний нэг мэдээлж таарад. Температур нь буухлаар анхааруулаад ингээд тохио өгöd байхгүй юу ингээд. Тэр өнөөдөр жижиг ларагаа унлаа. 3 дэлгүүрт хөргөлт хийлээ. Тавшаараа таарлаа. Тэгээд сүүлийн дэлгүүр дээр очсон. Манай нөгөө нэг золооч очих хэрэгтэй байсан дэлгүүр авахгүй юу. Би тэнцээ очиж хэдэн сундаа болгочаад хоосон баглаа би хоосон буцах гадахлаа би шууд тэрийн нөгөө нэг вест нэг хогнуудыг нь ачаад тэгээд наашаа хөдлөө тэгээд энэ ачаа хогийг болгочлаа. Тэгээд би золооч руу мессеж бичлээ. Би чиний хогийг чи авсан шүү чи. Дараа надад пи авч өгөөрэй гэж хэллээ шүү дээ. Тэгсэн чи харин бичээгүй цаачаа ачаагаа болгож байгаа юм шиг байна. Цаг одоо 3 болж байна. За тэгээ юмнуудаа боглоод бууйда. Өнөөдрийн ажил ингээд өмнөөр дууслаа. Сайхан бизи өдөр байлаа. Давхсаар гал таарлаа. Би ч өнөөдөр сайн давхлаа. Эхнийхээ явалтаа би 2 дэлгүүр явсан байгаа байхгүй. 2 дэлгүүрээр авч
Нэг нь Fulham, нэг нь тандашаад баг мэдэхгүй байх та. Regent юу лээ? Regent биш юу шүү дээ. Richmond. Тэгээ Richmond Fulham дээр их ястан болоод нөгөө дараагийнх нь хоёр дэлгүүр дээр хоёр дахь явуултан дээр хоёр дэлгүүр дээр болгосон. Croydon тэгээд Purley аюу дээр очиж хоёр дэлгүүр дээр очиж болсон. Гурав дахь дээр нь болохоор Thornton эдийн дэлгүүр дээр ингээд нэг л дэлгүүр явуулсан. Гурав дахь дээр нь өнөөдөр бол тэгэхээр сайн тавьлаа. Тэгээд нэг лацыг хийх юм мартчихжээ. Чи гол лацаа дэлгүүртээ ачаа болгож хаалгаа хаах болгоод лацаа хийх хэрэгтэй байхгүй. Тэгээ би нөгөө яар тавьж хагаад дараагийн дэлгүүр рүү явах гэж лацаа хийгээгүй явцсан. Тэгээ очиад нөгөө менежерүүд нь шалгаж байгаа юм байхгүй. Тэгээд би хаалгаа гонгоод юмыг болгож өчөө тоолоод аав гэж гар үсийн зурглал авчлаа. За одоо ингэ бичиг цаасаа хийгээд офсроор бичиг цаасаа тушаачаад өнөөдрийнхээ ажлыг өндөрлөө. Тэгээ англи би тэрээр хүмүүс асуугаад би нэг Facebook дээр нөгөө ажлын талаар нэг бичсэн байсан шүү дээ. Тэр ямар учиртай вэ гэхээр англи жолоонотой англи байгаа хүмүүс зорж бичээд байгаа шүү дээ. Монголоос асууж байгаа хүмүүст гэж хэлгээд хэрвээ энд дээрж ажиллахыг хүсэж байгаа бол виз хамгийн нэг номерыг асуудал визэндээ ажлын визтэй болох хэрэгтэй. Дараа нь англи дэсэн өнөө жолооны хомдол чинь тийм л асуудалтай. Хамгийн чухал хэсэг чинь ажлын виз аахгүй. Ажлын виз аваад наашаа аваад гэх юм бол тэгэл жолооны хомдолтой болох байлгүй тий. Өөр блог өндөрлөө. Та бүхэн тэгээ дараагийнхан блогоор уулзъя. Дараа 7 хоногт уулзъя гэсэн үг байхгүй юу? За түр бай банаха. Please subscribe my daddy channel.